За сая яг ерөөхдөө байнгын хорон дээр болон сонсголоор хүмүүсийн байр суурь болон бас бусад сонсголын үеэр мэддэггүй боловч дараагийн хүмүүсээс ирсэн мэдээлүүд сонсогдсон л тоо. Тэгэхээр тэн дээр нэг юм хэлмээр байгаа нь юу гэхээр шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг бол өөрөө шүүгчнэрийг томилдог, одоо сонгон шалгаруулдаг маш чухал байр суурь илэрхийлдэг, шударга байх, ёс зүйтэй байх гэд маш өндөр шалгуур тавигддаг ийм албан тушаал. Тэгэхээр энэ дээр бол за яг Чадрабаалын баян жаргалтай холбоотойгоор байнгын хорон дээр даваагийн цогтоотор гишүүнд ирсэн тэр иргэнээс ирсэн мэдээллийг сонссон. Тэгэхээр энэ дээр бол ер нь яг өөрөө бол хариулахдаа энэ дээр ямар ч асуудал байхгүй мэдэхгүй байна. Цагдаад гомдол момдол ирсэн зүйл байхгүй байна гэсэн. Гэхдээ энэ дээр маш хариуцлагатай хандаарай гэж би бас нэр дэвшигчид ч хэлмээр байна. Хэрвээ одоо жишээлбэл за бусад албан тушаалуудын хувьд бол гин буруу тогтоогдоогүй ч гэдэг юм уу, шүүхээр маргаан явж байгаа бол эцэслэгдээгүй бол энэ одоо тухайн хүний одоо ажил хөдөлмөр эрхлэлтэнд нөлөөлөхгүй байх гэдэг зарчим үйлчилж болно. Гэвч шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг бол өөрөө шүүгч нарын одоо шүүгчнэрт нөлөөлөх нөлөөлөлттэй учраас хэрвээ шүүхээр үнэхээр асуудал нь явж байгаа бол шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байхад бол яг зарчмын хувьд бол нийцэхгүй гэж харж байгаа. Тэгэхээр энэ иймэрхүү нөгөө нэг асуудлууд байгаа нөхцөлд энийг эхлээд тодтогох ёстой байсан уугүй юу гэдэг ийм энийг л бас хэлчихийл гэж бодож байна л та тий. Оюн гişиг шүү үг хэллээ. За Сүхбаатарын Эрдэнэт гişүү үг хэлнэ. За нэр дэвшигчд амжилт хүсье. Гэхдээ нэг зүйлийг бас хэлмээр байна. Байнгын хорооныгаар олонхын санал аваагүй нэр дэвшигч чуулганаар орж ирэхгүй гэдэг дэгтэй юм байна. Тэгэхээр энэ шүүхийн асуудал зөвхөн уг байнгын хорооноос хамааралтай болж байгаа нь одоо хэр зүйтэй юм бол доо. Магадгүй эн чинь санал хураагаар авахаар хэдэн 2-3 гишүүний наанта цаантай асуудлаар бол шийдэгдэх болов гэж бодож байна. Тэгэхээр бид нар өөрсдөө уг гишүүдийг сонгон шалгаруулах, томилох энэ процессын юмыг бас харахгүй бол эргээд хэд явцсан хүрээнд тэр хороог л даваагүй бол орж ирэхгүй гэдэг энэ байдал нь өөрөө хэр зэрэг бусад одоо нөгөө нэр дэвшигч их хурлаар томилогддог хүмүүсээс арай өөр дэгтэй юм байна гэж би сая надад бол тийм тайлбар өгч байна. Тийм учраас би нөгөө хоёр дэвшигчийн хувьд одоо бас за нөгөө одоо өөр хэд байдیں۔ Тэр хүмүүсийн хувьд байнгын хорооны босгыг давахгүй байх тийм ноцтой шалтгаан байсан уу юу? Би зүгээр хальт харж исэн нэг хүн өөр нэг ажил хуулийн нэг судалгааны ажлыг гүйцэтгэх гэж хийгээ тэрийг бүрэн хийгээгүй гэдэг байдлаар